Окей. Chapteli. Яаж тоо тийм мэдэхгүй. Уаазгийн ирлээ. Spider-Man Brand New Day трейлерийн тайлбар гинэ. Spider-Man-ы трейлерыг бол манайд үзсэн. Ер нь бол 24 цагтаа өмнөх трейлерээс 2 дахийг үзэлт авсан. Ер нь бол амар юу л байгаа юм бэлээ. Трендинг л байгаа юм бэлээ. Удаан хүлээсэн Spider-Man Brand New Day-ийн анхны бүрийн хэмжээний трейлер цацагдлаа. Okay, let's go. Neighbor from across the hall. Friendly neighbor. Энэхүү трейлер фэнүүдийн хүлээлтийг бүрэнд авч олон сонирхолтой зүйлийг үзүүлсэн юм. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ шинэхэн трейлер дээр гарсан онцлог зүйлсийг breakdown хийж ярьцгаая. 2017 онд гарсан Spider-Man Homecoming-оос хойш Far From Home, No Way Home гэсэн 3 киног Sony болон Marvel студ хамтран хийсэн. Marvel-аас яг миний үзсэн кинонууд яг юу л юм бэ? Spider-Man-ийг л үзсэн юм байна. Яг гоо энэ Spider-Man-ийг л те. Яг бас өмнөх Spider-Man-ийг үзсэн юм байна. Amazing Spider-Man-ийг бас үзсэнээ санчлаа. Тэгээ анхны Spider-Man-ийг бас үзсэн юм байна. MCU-гээс тэгэл нөгөө 22 кинод өглөө. Тэдрээс үдээлийнх нь үзээгүй юм байж тэгээд Spider-Man-ийг л дандаа үзтэл байсан юм байна. Sam Raimi-гийн 2002 онд нээлттэйсэн Spider-Man миний амьдралыг өөрчилсөн кино. Мөн хамгийн хайртай трилогиудын маань нэг. Гисэдич John Watts-ийн бүтээсэн 3 кино нь гуруула чанартай, нийтээр нь хараад үзвэл одоогоор хамгийн шилдэг хүн алзын трилоги. Агрид. Тэгвэл Brand New Day гарснаар бид трилоги бус quadrilogy гэж ярьдаг болох нэ. Магадгүй Beyond the Spider-Verse нээлттэйсний дараа Spider-Verse-ийг хамгийн шилдэг трилоги гэж ярихыг үгүйсэхгүй. Wait, you miss me? Sure. Ямар ч тач энэхүү кино Avengers Doomsday өмнө гарах хамгийн сүүлийн MCU кино болж байна. Doomsday дээрх multiverse хэмжээний том тулаанаас өмнө халаалт тулгаж, хайртай дүрийнхээ илүү хөрсөн дээр буусан шинэ хөлбрийг ямар тач бид энэ зун үзэхнэ. Окей. Тус киног ижил нэрт комик болох Brand New Day зохиолоос санаа авсан. Civil War event-ийн үеэр хүн алз багаа тайлан дэлхийд даяараа Peter Parker-ыг хүн алз гэдгийг мэдэж авдаг. Үүний дараа 2007 онд One More Day storyline дээр өөрийгөө илчилсэн Питерт олон аюулд нүрлэж авга эгч May үхлийн ирмэгт ирдэг. Харин Питер авга эгч May-ийг аврахын тулд эцсийн арга буюу Mephisto-той тохиролцдог. Mephisto авга эгч May-ийг амьдруулж хариуд нь Питерийн хайр сэтгэл, аз жаргалыг үгүй хийж түүгээр нь хооллохыг хүссэн. Өөрөөр бол Peter Parker, Mary Jane Watson хоёрын гэрэлтийг хариуд нь нэгсэн гэсэн үг. Ингэснээр Peter, Mary Jane хоёрын гэрэлэлд бодит байдлаас бүр мөсөн арчигдаж, авга эгч May амьд үлдэж, хүн алз бол Peter Parker гэдэг дурсамж бүр мөсөн арчигдсан юм. Гэхдээ цаашаага Mephisto-гийн өөр төлөвлөгөөнүүд ил болдог ч гэлээ хит далих гэдэг учраас ингэж орхив. Энэхүү storyline-ы араас Brand New Day эхэлдэг бөгөөд эргээд бидний сайн мэдэх гудамжны төвшний ганцаардсан, туйлдсан, бүтлгүү нэгэн болж амьдралаа цоо шинээр эхлүүлж буй Peter Parker буюу хүн алз гардаг. Яг үүнтэй адил No Way Home-ийн төгсгөлд Doctor Strange Peter-ийн нууцыг мартуулах шийд ашиглан дэлхийд дээрх бүх хүмүүс бүр Ned, MJ хүртэл түүнийг мартсан. Brand New Day кинон дээр яг л комиктойгоо адил Secret Identity-гаа эргүүлэн авсан ч хайр сэтгэл, аз жаргалаа золиосуулгасан ганцаардмал хүн алзын шинэ амьдралыг бид үзэх юм. Ер нь тийм хөлбөртөнд дургүй Spidey fan ч гэж хаана вэ? Нэмээд эхний 2 анги дээр ахлах сургуулийн сурагч Peter маань Tony Stark-аас бүрэн хамааралтай байсан бол 3 дахь кинон дээр анх удаа түнгүүгээр бүхнийг давж нэмээд авга эгч May-ийг алдан агуу их хүч чадлыг даган агуу их үүрэг хариуцлага ирдэг гэдгийг ухаарсан. Тиймээс энэ удаад ганцаараач гэлээ илүү мачур болсон Peter гарах нь гарцаагүй. No Way Home-ийн үйл явдал Marvel Cinematic ертөнцөд 2024 онд болсон. Үүнийг авга эгч May-ийн булсан дээрх чулуунаас харж болно. Окей. Тэгэхээр Brand New Day дээрх үйл явдал үүнээс дор хаяж 2-4 жил өнгөрсөн гэж тооцож болно. Трейлерын үед мэдээж Peter маань шинэ амьдралаа эхлүүлээд их сургуульд сурангаа, нөхөрсөг хөршгүүн алзын ажлаа хийгээд ямар их завгүй, ядарч туйлдсан байгааг харуулсан. Зарим эсгүүд нь флашбэкч байх боломжтой. Үүний нэг жишээ бол алдартай комик cover-уудад хүндэтгэл үзүүлсэн шоудууд. Эхлээд мэдээж хамгийн iconic cover болох хүн алз анх удаа гарч ирсэн Amazing Fantasy 15 дээр хүн аварч буй хэсэг, The Amazing Spider-Man issue 345-ын Boomerang-тай тулдаж буй хэсэг, Spectacular Spider-Man issue 1 дээрх Tarantula-тай тулдаж буй хэсэг, мөн The Hand-тай тулдаж байгаа хэсэг гэх мэт. Хамгийн Homecoming дээр TC-гээд амжсан Scorpion ч бас иргэн ирж байгаа харагдсан. Өмсгөлийн үед яг л Vulture, Shocker наригтай адил хэцэлтэй байсан. The Hand-ийн хувьд Daredevil, Punisher гэх мэт дүрүүдтэй шууд холбоотой гэдгийг манайхан мэдэж байгаа. Daredevil буюу Matt Murdock маань аль хэдийнэ No Way Home дээр гарчихсан. Харин энэ удаад Punisher Brand New Day дээр орж ирж байна. Punisher цувралыг үзсэн хүмүүс түүнийг ямар их хараал урсгадгийг мэднэ. Харин Brand New Day-ийн хувьд PG-13 насны ангилалтай учраас нэмээд Disney л усан хойно хүн алзын киногоо family friendly байх нь гарцаагүй. Тэгвэл Punisher хараалаа гүйцэхээс өмнө Spidey амийг нь таглаж байгаа нь бас нэг хүчилтэй хэсэг. Харин Brand New Day киноны үйл явдлын хувьд Daredevil Born-ийн цувралын дараа өрнөж байгаа. Тэгэхээр Wilson Fisk маань хаана юу хийж яваа гэдэг бас сонирхолтой.
Мөн Daredevil кинон дээр гарч магадгүй гэсэн таамагийг фэнүүд гаргаад байгаа. Гэсэн ч жүжигчин Charlie Cox үүнийг нь ницаасан байлээ. Гэхдээ хэн мэдлээ? Худлаач ярьж явах боломжтой. Харин комикны алтартай эсгүүдээс гадна Гарах байсан бол трейлер дээр харуулах байлгүй те. Нэг хальт ингэж харуулад тэнгуут хүмүүс илүү үзэж таарна штэ. Тэ? Би тэгж бодох юм. Spider-Verse-ээс санаа авсан гэмээр эсгүүд трейлер дээр гарсан. It's fucking business. Cross the Spider-Verse дээрх Miles Gwen хоёрын доош харсан байдалтай суудаг хэсгийг Peter маань ганцаараа гүнэглэж байгаагаар дүрсэлсэн. Үүний дараа Devil-с унаж байгаа нь Into the Spider-Verse дээр Miles Spider-Man гэдгийг хүлээн зөвшөөрөөд ундаг хэсэгтээ маш төстэй харагдсан. Гэтэ Miles-ийн илүү баатарлаг хүчтэй мэдрэмж өгдөг бол Peter-ийн илүү гүнхтэй байгаа нь харагдана. Трейлер дээр гарсан хамгийн чухал зүйл бол мэдээж хүн алзын өөрчлөлт. Питер ухаан алдаж унаад яг л агуулдаа шиг торон дунд сэрдэг. Энэ үед веб шүүтергүүгээр унсан ч яг л Тоби Магуайрын хүн алд шиг органик тор гарган зүгддэг. Харин энэ хэсэг дээр түүний шинэ органик тор өмнөх веб шүүтрээр гардаг байсан торноос нь хамаагүй л хүчтэй веб слинг шот хийж байгааг харуулна. Катана хүртэл хугалах хэмжээний. Зарим хүмүүс Питерийн нүдэнд харлаж байгаа хэсгийг Main Spider туурч байна гэж таамаглаж байгаа. Үнний ортооч байж магадгүй. Энэ нь Питер Брюс Баннертай уулзаж түүний ДНК мутацид орж байгааг энэ нь маш аюултай гэж ярьж байгаатай холбож болно. Мөн органик гаргадаг болсон Spider-Sense нь илүү сайжирч байгааг трейлер дээр Брюс Баннер чинь хаалтдаг бөмбөстэй. Сонирхолтой Тони Старкийн оршуулгаас өөр Брюс Питер хоёр нэг сценд орж байгаагүй. Гэхдээ оршуулган дээр Брюс өөрөө биш, Халкийн биеийг удирдах байсныг санах хэрэгтэй. Тэгэхээр яг л комик дээр гардаг шиг Брюс түүнийг танихгүй ч Халк таних боломжтой. Тийм ч учраас Брюс түүнээс нэрийг нь дахин лавлан асууж буй эсхийг оруулсан байх. Харин тэр хоёрын их сургуульд уулзч буй хэсэг дээр Питер ESU гэсэн хүүдийн өмссөнг харж болно. Энэ нь Empire State University буюу бараг л Marvel-ийн NYU. Мөн Брюс Баннер She-Hulk зураг дээр гарсан Халкийг удирдах боломжтой төхөөрөмж бугуунтай зүйлснийг харж болно. Харин Брюсийн оюутнуудад зааж буй хичээл нь квант физиктэй холбоотойг самбраас арах боломжтой. Квант физикийн тусламжтайгаар цаг хугацаа, орон зай, бүр зэрэглэлийн ертөнцөөрч ажиллаж болохыг Avengers Endgame, Loki цуврал, Ant-Man and the Wasp: Quantumania гэх мэт бүтээлүүд дээр үзсэн. Энэ нь шинэ жил гарах Doomsday кинонд маш чухал үргийг гүйцэтгэх нь гарцаагүй. Тэгвэл трейлер дээр Та нар ихтэй Doomsday үзэх юм уу? Чаад. Яг үнэхээр MCU бүтнээр нь үзсэн хүмүүс одоо Doomsday-г одоо бойкотлж байгаа юу эсвэл үзэх гээд байгаа юу? Алзнууд амьдралын 3 мөчлөгтэй тэрхүү мөчлөг хооронд аалзнууд аюул дүртэмтгий болдог гэж хүүрнсэн. Spiders have 3 life cycles. Энэхүү 3 мөчлөгийн хамгийн ихэнд эг буюу өндгөн үе орно. Энэ нь аалзны хамгийн эмзэг үе бөгөөд ээж аалзан торон бүрхүүл дотор өндгөө хамгаалдаг. Үүний дараа Spiderling буюу залуу аалзны үе. Энэ үед бие жижиг залуу аалзнууд өсөж торнож хорвоо дэлхийд бэлтгэдэж эхэлдэг. Харин хамгийн сүүлд нь adult буюу нас бий гүйцэн аалз болох мөчлөг. Homecoming дээр хүн аалз маань цоо шинээрээ Тони Старкийн хараа хамгаалтанд дор байдаг. Энэ нь түүний эг мөчлөг байх боломжтой. Харин Far From Home дээр арай илүү туршлагатайж бас л түүхийгээрээ байгаа гэдгийг мөн адил харуулдаг. Энэ үеэр хүн алз маань Spider-Sense бүрэн ашиглаж сурдаг шүү дээ. Come on, Peter Tingle. Тэгвэл магадгүй No Way Home-ийн хүнд үйл явдлын дараа Brand New Day кинон дээр хүн алз маань нас бий дүрсэн алз болон хурж байх боломжтой. Хүн алз талаасаач тэр, бие хүн талаасаач мөн адил. Харин фэнүүд үүнийг нүдэнд харлаж буй хэсэгтэй холбож мутац дорон Main Spider шиг болж байна гэж таамаглаж байгаа. Гэхдээ би л бүрэн хөрөлд орно гэж бодохгүй байна. Учир нь Man Spider. Окей, Spider-Man-ийн тонгоргоод илүү хүн гэхээс илүү аалз юм байна. Кваацны мөчлөг гэх санааг 2005 оны Friendly Neighborhood Spider-Man Comic-оос санаа авсан байх боломжтой. Энэхүү зохиол дээр Питерийн хүч суларч, биеийн өөрчлөгдөд байгааг мэдэрч, Reed Richards, Bruce Banner, Tony Stark гээд хамгийн гоц ухаантнуудад үзүүлсэн ч аль нь ч хариулт олж чадахгүй, бүгд л түүнийг удахгүй өхөн гэж таамагладаг. Ингэхдээ Wakanda хүртэл очиж хариулт ирдэг. Энэ нь цаашлаад аалзан бурхан, аалзны тотем гэх мэт нарийн зүйлтэй холбогддог. Харин энэ үеэр Питер маань яг л трейлер дээр гарсан шиг нүдэнд харлаж, Main Spider шиг аимшигтай хөрөлд оронгоо алддаг хэсэг бий. Гэхдээ бүрэн хөврөлгүй буцаад хэвэндээ ордог. Эсвэргээрээ эцсийн дүнд яг л трейлер дээр гарсан шиг яг л торон бүрхүүлээс агуулдаа ирвэхэ болон гардагтай адил илүү хүчрхэг болсон байдаг. Торон хүртэл органикаар гардаг. Тэгэхээр ер нь агуулгын хувьд төстэй байгааз. Окей. Agreed. За тэгвэл жүжигчин Sadie Sink энэ кино тоглож байгааг ихэнх нь мэдэж байгаа. Хамгийн анх зарлагдахад нь Mary Jane, Sadie Sink чи ямар кино тоглож ирсэн бол Stranger Things-ээр л танд юм шиг. Gwen, Jean Grey, Shatra гэд маш олон тамгууд явж байсан. Гэхдээ энэхүү трейлерээр залуухан Jean Grey гэдэг тамгийг улам илүү баталсан гэж харж байна. Яг гэвэл трейлер дээр нэг нь нууцлаг телепат чадвар гарсан. Jean Grey-ийн гол чадвар телепат шүү дээ. Jean ямар нэгэн байдлаар баригдсан хоригдсон байдалтай байгааг энэ хэсгээс харж болно. Энэ нь MCU-д байгаа Damage Control гэх байгууллагатай холбоотой юу? Punisher үүнд бас ямар оролцоотой байх зэрэг нь нууцлаг хэвээр байна.
Учир нь Severance цувралын манай Milchick-т тоглодог Tremel Tillman гэх жүжигчин Би Punisher-ыг яаж мэдээд байгаа юм бол гэсэн чинь Marvel Rivals-аас мэдж байгаа юм байна шүү дээ. Окей. damage control-ийн удирдах албан тушаалтанд тоглож байгаа гэсэн тамга бий. Харин damage control-оос хүч чадлаа бүрэн удирдах сураагүй байгаа мутант Jean Grey-г барьсан байх боломжтой. Ямар ч тач одоо явж буй Multiverse Saga Doomsday-ээр дуусгар болж мутант сагагаар үргэлжлэнэ гэж хараад байгаа. Ингэхдээ шинээр хийх X-Men нь залуу мутантуудаас бүрдэн гэж дурдсан. Тэгэхээр Sadie-ийн дүр залуу Jean Grey гэдэг нь бүр ч илүү төхөж очиж байна. Marvel Cinematic Universe үндсэн ертөнцийн мутантууд X-Men гэж гаргаагүй байгаач мутац гэдэг ойлголтыг аль хэдийнэ оруулаад ирсэн. Өөр ертөнцийн X-Men-ийг хүртэл TC-гээд амжсан шүү дээ. Doomsday дээр Fox-ын хуучин X-Men-ийг жүжигчтэйг ашиглаад фэн сервисээ хийгээд өөрсдийн үндсэн ертөнцийн X-Men-ийг Sadie гэх мэт залуу жүжигчдээр бүрдүүлэх баг. Эсвэл өөр нэгэн таамаг байгаа нь Хэдгэн бурхан Шаатра энэ кинонд гарна гэсэн шуум оны өмнө явсан. Энэ нь ч өөрөө түрүүнд дурдсан хүн Азийн мөчлөгийг харуулах сторилайнтай холбогдох боломжтой. Шаатрагийн талаар Анасигийн бичлэг дээр ерөнхий ярьчихсан болохоор та бүхэн тэр бичлэгнээс үзэх боломжтой шүү. Ямар ч тач Spider-Man Brand New Day-ийн анхны бүрийн хэмжээний трейлер үнэхээр гоё байлаа. Олон сонирхолтой зүйлийг харууллаа. Миний анзаараагүй, дурдаагүй өөр олон зүйл ч бас байгаа бах. Ямар ч байсан киногоо тэсэн ядан хүлээж байна. Нэмээд Shang-Chi-гийн найруулагч Destin Daniel Cretton ажиллаж байгаа учраас акшн сайн болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Окей. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Мөн манай сувгийн үйл ажиллагаа дэмжих хүсвэл доор байгаа дансаар донешн илгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцаа. Явс. Би одоо Marvel-ийн юг үзэнгүүт одоо эхнээс нь би үзээд явсан юм аа. Эхний 8 киног нь үзсэн санагдаж байна. Iron Man-ээс эхлээд л үү дээ. Thor-оос эхлээд л үү. Тэгээд үзэж явж байгаа дундаас нь үзээгүй орхицсон л байна.